Та бүхний амрыг ирье. Би өөрийн бичсэн хар хүн номоо та бүхэнд уншиж толилуулж байна. 16 дугаар бүлэг чөтгөр Баал 3 дугаар хэсэг. Энэ Баал бурхны талаар нэлээд удаан ярих шинжтэй байна. Та нарт одоо ингэдэг баг угаар ингэж үгдгийг ойлгуулах хэрэгтэй байгаа юм аа. За бид нар Монголын нууц товчооны 33 дугаар хэсэг дээр яваа. Тэгээд дундуур нэг юм зураг чигчигсэн. Энэ ямар зураг юм бэ гэхээр төвд хятад ойрд манжгээд энэ үндэстэнгүүд амар заваан зузаан хар захтай дийл өмсгөж байна. Тэрийгээ тэгээд их гой сайхан гэж бодоод байх шиг байгаа юм. За энэ зургийн тайлбарыг би тэр танад үзүүлээгүй, тэр доор нь байна. Хар захтныг хоймортой залахгүй, хар захиргаалтыг ахин дэвчихгүй гэж байгаа. Хар захтан гэхээр юу байд юм бэ гэхээр хятадын философч буюу хятадын гүн ухаантнууд гэж байдаг. Уламжлалт шашных нь гүн ухаантнууд тийм цэнхэрдүү дээл өмсөд хар захтай байдаг. Буддын шашны том лам нар бас хар захтай байдаг. Тэгээд яагаад ийм хар захтай дээл өмсдөг юм бэ гэдгийг олигтой сайн тайлбарлаж чадахгүй. За бидний халх монголчуудын хувьд болохоор ийм хар захтай малгай өмсдөг байгаа. Тэгээ хар зах нь болохоор биднийг тойрсон ийм хар дайсан байгаа шүү гэдгийг байнга сануулж байдаг. За хар захиргаалтыг ахин дэвчихгүй гэж ярьж байгаа боловч тэр тийм амархан санааны зоргоор хэлэх үг бас биш л дээ. Захиргаалт гэдэг чинь баг багаар ингээл нэмэгдээл байдаг, нэг хууль дүрм ингээл нэмэл ер нь ард түмнийг яаж зоох уу гэж нэг тийм хууль дүрмийг байнга боддог, нэг тийм хуульч гэсэн хүмүүс байдаг. Одоо хүний амьдралаа тоглодог ч гэдэг юм. Яг уу гэмт хэрэг янз бүрийн балмад явдал гарвал тэрний эсрэг тийм хатуухан хууль гаргах нь зөв зүйтэй тий. За Монголын нууц товчоон дээр явж байгаа хүн ахтай дээл захтай гэсэн үгийг бодончор бог дахин хэлээд байдаг. За нууц товчоо 34 дугаар хэсэг бодончор мөнгө үгийг 2 дугаар удаа өгүүлбэл ах нь хариу хэлсэнгүй. Хүн ахтай дээл захтай шүү дээ гэж хэлээд байна. Мөн үгийг 3 дугаар удаа хэлэхэд нь ах нь өгүүлрэн. Чи энэ үгийг юу дахин өгүүлнэ? Бодончор өгүүлрэн. Тусгаарын саяны гэж тугаарын саяны түнхлэг горхноо. Түнхлэг гэдгийг сайн ойлгохгүй тунгалаг ч юм уу да. Горхноо бүхий эргээд эзэнгүй их баг сайн муу толгой шир цөм нэг адил чацуу байна. Ийм хялбар иргэн тул тэднийг бид эзэлж авъя гэж байна. Ах нь өгүүлрэн. За тийм бол гэртээ хурж ах トゥ нартай зөвлөлдөж тэд иргэнийг эзлэе гэж. За энэ ах トゥ болохоор нөгөө нэг Алунгой ихийн одоо ариун сургаалаар одоо хамтдаа явуул хүчтэй гэсэн тийм ариун сургаалаар одоо юу гэдгийг цэнэглэгдсэн хүмүүс байгаа. Би нэг хаяхгүй хамтдаа явна одоо юу гэдгийг нэг тийм айхтар хүмүүс тийм. За ийхүү хүчирхийлэл төрөмгийлэл харгас захиргаалтын үр дүнд гэж байгаа. Бодончор богдын боржгон овог өссөн томорсон гэж байна. Хаалтан дотор нууц биш. Тэгэхээр би өөрийгөө боржгон овгийн хүн гэж бодож байгаа бол бодончор богд бол миний одоо өвөг, манай овог аймгийг бүтээсэн хүн байх нь. Тэр хүн нэлээ тийм балмад танхаа итгээд байсан байж болно. Өөрөөр хэлбэл булчингийн хүчээр юмыг шийдэж байна. Тэр дагсан хүмүүс нь болохоор нэг тийм чөлөөтэй зоргоороо хүмүүс явж байсан байна. Гэхдээ тэдгээр хүмүүсийг одоо юу гэдгийг гимгүү одоо юу гэдгийг игэл ард гэж хэлэхэд бол хэцүү. Ягаад гэвэл тал нутагч одоо юу гэдгийг ямар нэгэн мэдээж нэг аимшигын кино шиг л байхгүй да. Одоо юу гэдгийг хүн явж ивэл дээрэмдээд хувцас сунаар илүү тутам юм аваад хүүрийг нь одоо юу гэдгийг гол руу шидчих тийм магадaltaй хүмүүс дүүрэн байсан байхгүй. Ядч төргүүд гэж байгаа шүү дээ тийм үстэй. Ерөнхийдөө хаач явсан ерөнхийдөө аюултай. Тийм учраас хин нэгний албат болох, хин нэгний зарц болох нь аюулгүй байсан гэх гэдэг. Эсвэл нэг хамтдаа ингээд нэг юм бөөнөөрөө орц хэлбэ тийм л да. Куча гэж байна. Одоо бөөгнөр тийм үү? Куча людей гэж аа бөөн хүмүүс гэсэн. Тэгэхээр куча байх юм бол хүчтэй гэсэн маягаар бид нэр явсаар ирсэн байгаа. За та нар үгүй бид чинь одоо өвсний соргоор өөрийн зоргоор нүүдэлчил бидтэй
юун хот балгасын эзэн Баал те юун аянганы эзэн бидэнд ямар хамаатай юм бэ химээвээс Монгол хэл гэж байдаг. Монгол хэл. За энийг зураг тавьсан байна. Монгол хэлэнд ан 100 Баал гэдэг ийм хоёр юм байна. Баал нь болохоор мэдээж тэр аянганы эзэн, дайн байлдааны бурхан, байлдан дагуулагч, тий эзэн энэ төр гэж юм. Ан 100 гэсэн нь болохоор шийтгэл гэсэн үг байдаг. За зургийн тайлбар нь болохоор хаалдан дотор Ассирийн соёл нийтийн он тооллоос өмнөх 2025-аас 609 он Нинурта 10 эзэн бурхан гэж байна. Аянга цахилгаанаа бариад Энлил бурханы дархан цаазад газараас хувь заяаны самбарыг хулгайлсан Анзуугийн араас хөөцөлдөж байна гэж байна. Анзуу буюу Тэнгэрийн бүргэд ламаштуудыг төстэй. Ламаштуу гэдэг шулмын талаар бид нэр өмнөх дугаарт үздсэн байгаа. Бүргэд арслангийн нийлбэр дүр зарим хот улс үндэстний сүлд болсоор ирсэн гэдэг. Жишээ нь Скипуд гэж байсан. Монгол орондч байсан. Тэдгэр хүмүүсийн сүлд нь ийм бас бүргэд арслангийн нийлбэр байдаг байна. За бас нэг ийм зураг тавьсан байна. Сүүмрийн 100 буюу суу гэсэн үгийн боломжит утгууд гэж байгаа. Суу, судлах, зураг, сураг, тэр experience буюу ам зуух, ухаан суух, acknowledge, make known, proclaim буюу сурталчлах, learn буюу сурах, inform буюу сургах гэх мэт бүх одоо юу гэдгийг утга нь ямар нэгэн байдлаар монгол хэлний тэр суу гэдэг байгаа юм шиг. Тэгэхээр сүмээр хэлтэй холбоотой юм шиг. За ингээд хоёр нүрээр нь унших хэрэгтэй байдаг. Өнөөдрийн хувьд ийм байна. Анхаарал тавьсанд баярлалаа.